Зэвцхан тэгэхээр боксерын дараагийн порт ороход бэлэмсэн байна. Бичлэг хэлэхээс өмнө дардаг зүйлээ дараа. Тэгээ бүр болохгүй бол доорох тосроо дөрж хийж биднийг дэмжээрэй. Тэгэхээр яг одоо таны үзэж байгаа контентын чанар болон цаашдын партийн хоорондох зай улмал багасах юм шүү. Тэгээд энэ бүгдийг ойлгосон бол лайк болон subscribe дараад шууд уул цуврал руу орцгоё. Мохавк гол жинхэнэ хүчтэй хүнийг хилдэг мэлдэг гээл. Нэг балаа нэг мохавк гэдэг үгээ хэллээд идэг. Тэгээд тасалжуулагчны дотроо бодохдоо тэр тэглэлтээр тийм төрөл юм байна. Дотоод авьяаснаас гарах өөртөө ихтэй байдлаас өөр юу ч үгүй хоосон сав. Одоохондоо тэр бол зүгээрээ үүнийг сайн санаж яваарай. Зүүнийг эзэгэнтэйгээ нэгэн дэлхийг эзэгэндэг. Сайн харж байгаарай. Энэ бол зүүн жав. Одооноос эхлээд би чанд боксын суур хичээлүүдийг залгалтал чин заах болно. Төрөл бүрийн жавуудаас авахулаад бүгдийг нь заана. Тэгсэн нөгөөх нь бүр энэ гажигтай энэ хоёрын яриаг нь тайлбарлах гэж. Би хүүхэн шиг цохилтууд хийдэггүй. Жинхэнэ ирэх хүн сүнс бутлагаар ганц л цохилт хийлгээд юм. Тэр байхтал хангалттай. Дасгалжуулагчны дотроо бодохдоо эхлээд энэ бацааны бардам цаг болгож авах хэрэгтэй юм байна. Тэгэл ихтэй чи түрүүнээс өөртөө хэтгэлтэй байх чинь тэгвэл юу хийснэ хийтээ. Гэхдээ чи яг одоо мэрэгжлийн дэвжэн дээр зогсоод ганц удаа жолов ялах юм бол би чиний хим маягийг чинь хүлээн зөвшөөрэй гэж авсан. Тэгэхдээ нөгөөт нь болохоор ганцхан удаа юу гэснэ ямар тач нэг мэрэгжлийн тамирчинтай тулалтгаар болдог. Тэгсэн нөгөө мэрэгжлийн тамирчинтай эхлээд бол үнэхээр бол яасныхантайгаа пялга нүдүүлж байгаа байхгүй энэ тэндээсээ бултаж чадахгүй тэгээ өөрөө онч чадахгүй. Тэгсэн бүр нэг зүгээр л цэвэр адцаа бүр нэрнгээсээ 100% цэвэр адцаа юу. Яасан бэ гэхлээр эсрэг талын бокстон зүгээр халтарч унаад зүгээр халтраад өөрийнх нь цохилтонд нүртцсэн. Ойлгосноо Викторийн цохилтонд нүртцсэн. Тэгээ энэ хоёр чи яг ярьсныхаа дагуу энэ Виктор чинь ганцхан мэрэгжлийн боксчныг одоо ингээ ялчгал юм бол чиний хим маягийг зөвшөөрнө штэ гэдэг дасгалжуулагч нь хэлсэн штэ. Тэгэд энэ хим маягийг зөвшөөрөхөөсөр аргагүй болсон юм байна лээ л дээ. Гэхдээ яг дасгалжуулагч тухайн үедээ бодохдоо яах тийм зүйл байх штэ. Ихтэй ердөө азтай байсан төтий. Бас анхны тэмцээн. Дараагийн өрсөлдөгчдэр үүслэнэ гэж юусаа байхгүй гэсэн дараагийн өрсөлдөгчөө хүртэл цогч гсэн байдаг, цохиолон гачсан байдаг. За тэгэл яах вэ хоёр дахь удаа юм да гэж дараагийн удаа гэж байхгүй гэсэн дараагийн удаа ахаад л өрсөлдөгчөө ганцхан цогт руу унгасан байдаг. Энэ үеэс л дасгалжуулагч нь ер нь нэг л эвгүүтэх гээд байна да энэний хим маягт орох гээд байна да гэж уг нь бодож л байсан юм байл. Тэгсэн бүр тасралтгүй нэг цохилт орл нокаунтанд оруулж унгаа саар угаад бүр дэлхийн аваргын бүсийн төлөөх тэмцээнд хүртлээ явцсан байдаг нацаа. За ингэстэр нөгөө Виктор чинь хагас дунд жингийн дэлхийн аварга Гилберт Эйнштейн гэх залуутай дэвжэн дээр тулалтгаар болоодохноо. Дасгалжуулагч нь бас арайч дэлхийн аварга болчихгүй байлгүй дээ гэд хэрвээ чи дэлхийн аварга болчих юм бол хүссэн зүйлээ хийгэрээ гэд бүр давуу ирэх өгсөн юм байна лээ л дээ. Тэгсэн нөгөөт нь болохоор хөөе дасгалжуулагч. Та намайг дэлхийн аварга болох юм бол хүссэн зүйлээ хий гэсэн баха. Хэр би дэлхийн аварга болох юм бол чам агч гэсэн мохавхтай болохыг хүсэж байна. За экстер хагас дунд жингийн бүсийн төлөв тэмцээн эхэлж байна гэж. Хэдүүлээ яг одоо шинээр сенсац дараад байгаа бүх өрсөлдөгч Виктор Герговичийг харж байна. Мөн түүний өрсөлдөгч бол боксын галзуу шинжлэх ухааны хаан хамгийн ухаантай дунд жингийн тулааны хагас жингийн дэлхийн аварга урлоо дэвшсэн Гилберт Эйнштейн. Энэ тэмцээнээр өмнөх дунд жингийн дэлхийн аварга Боб Норрис тайлбарлагчаар олцож байна. Чамайг харсан баяртай байна Боб. Надад ч гэсэн таатай байна. Энэ тэмцээн дээр яг юу болно гэж найдаж байна. Шударгаар хэлэх юм бол ёстой мэдэхгүй байна. Эйнштейн бол гайхалтай боксч. Ихтэй өрсөлдөгч нь боксын чадвар нь зүгээр л хог. Ихтэй тэр яаж хийж байгаад л энэ хүртлээр хурж ирсэн. Түүний эсрэг үүссэн бүх өрсөлдөгч нар түүнтэй харьцуулах юм бол бас авраг болох чадвартай хүмүүс байсан. Ихтэй Виктор эцэст нь ялж л таардаг. Тэр бол хэний ч ялж чадах боксч. Гэхдээ бас хэний ч ялагдаж болох боксч. Тэгээ ялчгүй энэ хідэн чаптер нь болохоор боксерын хөгжилтөө хідэн хэсгийг л юм шиг байгаа мэдэхгүй. Тэгсэн нөгөө Гилберт Эйнштейн гэдээс нөхөр массыг хурдаар үржүүлвэл хүч F тэнцүү M A цохилт гэдэг цохилт хийгээд идэг. Одоо үнэхээр хөгжилтэй. За мэдээж Виктор болохоор дөрвийн дагуу эхнээсээ ахуулаад шувтан балболж байгаа байхгүй юу. Тэгээд дасгалжуулагч нь хэний талд орох вэ гэвэл за одоо хэдүүл энэ дасгалжуулагч нь яагаад тэгээ Викторийн эсрэг байгаа гэдгийг нь ойлгоод байна шүү дээ, тий. Дасгалжуулагч нь мэдээж Гилберт Эйнштейний талд орж байгаа байхгүй юу? Тэгснэ яг болж байна. Яг бодож байсан чи Виктор бүх раундын турш нүдүүлж байна. Тэгснэ бүр тийм Эйнштейн чийл зөвхөн түүнийг зогсоож чадна гэдэг бүр шувтан дэмжээстэй. За тэгэл ерөнхий хамгийн юм харанхуй бүрэнхий болоод л Виктор нь карьерийн туршид анх удаага одоо унж байгаа юм шиг л байгаа.
Тэр ахин босч ирэх магадлалтай гэж бид бүхэн итгэж байгаа. Гэхдээ энэ бол түүний хамгийн хурдан унсан тохиолдол. Виктор нь дотроо удахтаа болохоор мохараал ицсэн новш. Чи ч үнэхээр хүчтэй юм та. Гэхдээ миний дотроос нэг зүйл дуудаж байна гэснээр нэг чон шиг үлээл босоод ирж байгаа. За тэгээд Виктор нь бүр 12 раундын турш бүхэлдээ шувтан нүдүүлсэн байдаг. За тэгээ ер нь цаг дуусгал юм бол одоо энэ Эйнштейний ялалтаар л дуусах одоо байхгүй юу? Тэгээд тулаан руугаа эргээд орох юм бол Эйнштейн болохоор дотроо удахтаа чи надад авьяасрын ийм хол ирсэн байж болох чи энэ хүрээ дуслаа. Азтай цохилж игсэн бүх хөдөлгөөн орон зай болон генетик энерги шаарддаг. Болж болох бүх ослол болгоомжлойхон бол ямар ч асуудал үүсэхгүй. Гэсэн нөгөө Виктор нь уурлаад хөөе хөгшөө. Чи ийм удаа намайг цоглоо штэ. Ядаж ганцхан удаа надад цохиулах юм шүү. Арчаагүй амтан минь. Суралцахгүй л байх шүү. Гэснээр нөгөө Эйнштейн нэг цохил илгээсэн чинь Виктор шууд унаатахдаг. Тэгээ энийг харсан тайлбарлагч нь болохоор энэ тамирчин гараагаа ихэлсэн мөшөөс ахуулаад зэрэг ахих явстаа боксийн ертөнцийг сатарчулсан билээ. Гисэн ч түүний адад явдал үүгээр дуусч явах шиг байна. За тэгээд ингээд унаад өгөхөд нь хамгийн их баярлаж байгаа хүн нь дасгалжуулагч буюу Андрей шүү дээ. Тэгээд нөгөө Эйнштейн чинь ойлгож байна уу? Энэ бол чи бид хоёрын ялгаа. Зүгээр бууж өгöd амар. Гисэн чинь Андрегийн сарай нэг л сонио болсноо. Үгүй, тиймэрхүү зүйл хэлэх юм бол гисэн. Тэгэл дөрмийн дагав Виктор нь босч ирэх нь угаасаа ойлгомжтой таад угаасаа мэдчихлээсэн билүү дээ. Тайлбарч нь болохоор Виктор ахаад босоод ирлээ. Үнэхээр хачирхалтай. Түүний эргэж уусч ирэх болоосаа гэж хүссэн ч тэр ахаад л босоод ирлээ. Виктор Эйнштейнтэй тандаад чи мэдхүү. Ухаантай хүмүүс маш ухаантай учраас өргөлж ирээдүг гэсэн айтдаг. Тиймээс тэд өргөлж тэрэнд санаа зовж байдаг. Гэхдээ надад аль нь чамаагүй. Би ирээдүйн талаараа юм уу? Сэтгэл төгшөөрийг тоодоггүй би ердөө л ганцхан зүйлэл утдаг. Чи яг л нэг өстэй амт шиг сэтгэх юм аа. Надад тэр нэг чинь хамаагүй. Тэгж байж л 50-аар тэдгүртээ гарна. Чамааг дуусгах цаг ирлээ. Гээд Викторыг цохихоор гүйж угаад халтраад Виктор цохиулаад тэгээ Виктор нь дэлхийн авраг болсон байдгиймаа гэж. Айгуу инgi. Эргээд зураглаас хоригдоход одоо үйл явдал руу шилжих бөгөөд Андрей ам нэгтээ эхэндээ түүний цохилтын хүч түүний авьяас юм байна гэж утсан. Гэхдээ миний буруу байсан. Түүний авьяас цохилтын хүчтэй ямар ч хамаагүй. Тэр бол аз. Түүнд зүгээр л цэвэр аз л байсан. Түүний цохилтын хүч хүчтэй гэдэг нь үнэ. Гэхдээ зөвхөн цохилтын хүчнээс сурч дэлхийн авраг болж чадахгүй. Тийм зүйл угаасаа байх ёсгүй үстэй. Одоо би яагаад түүний оршихоо боксийн ертөнцийн хувьд драмжлал гэснийг минь ойлгов. Гэхдээ нөгөө сурвалжлагч нь болохоор тэгвэл та түүний Харкагийн эсрэг бүсээ хамгаалах тэмцээн дээр юу болно гэж бодож байна? Викторд угаасаа боломж байхгүй. Харка горд яаж бэлтгэл хийж байгааг харсан биз дээ. Тэр биднийг угаасаа тоохгүй. Түүнээ зорж байгаа нэгэн ойлгомжтой. Арон Тайт. Харин нөгөө талд манай Харка урдын адил асглаа хийж байдаг. Тэгээ бэлтгэлийн зааланд нэгэн Арнольд гэх давхар дасгалжуулагч байдаг бөгөөд нөгөө дасгалжуулагч нь болохоор К дасгалжуулагч дандаад Харкаг ялахыг мэдж байна л та. Гэхдээ Харкагийн дараагийн өрсөлдөгч нь нэлээн асуудалтай хүн. Тэр маш их хацтай залуу. Хэдүүлээ ядаж нэг энд нь хариу арга хэмжээ авах ёстой юм шүү дээ. Яадаг ч юм азгуутлын эсрэг. Тэгээд толгойч бодож байхад нь энэ тэмцээн дээр оноо дээр толгуурсан төлөвлөгөө гаргавал хамгийн ишэлдэгч хэл байх бол хэн мэдлээ. Харка яг KO хийхэд завдаж байх үед төсөөлөгөө осол гарч болно шүү дээ. Бас хэдүүлээ Викторийн Орос дэгэний устгах хүчийг нь үл тоож болохгүй. Нэлийн хүчтэй цохол тэр хэлэхэд л тийм ээ. Тэр бэлбэлдэх юм бол осол гарах магадлалыг багасгаж чадна. Гэхдээ хэдүүлээ магадлалыг нь багасглаа гэд осол гарахгүй баталгаа байна гэж байхгүй үстэй. 99% ажилтай болох магадлал байхад 1% бүлтгүүдэх магадлал бас байна. Мөн 99% бүлтгүүдэх магадлал байхад 1% амжилттай байх магадлал бас байна. Гэт хэлж дуусаагүй байхад нь цаана нь Харкагийн дээрээс нэг шил унжах жишээ нэ. Гэт тасгалжуулагч инээснэ. За тэр ялагдана гэж байхгүй болохоор битгий санаа зовоо. Энэ орсон дээр хизээж боломжгүй зүйл гэж байдаг. Та үнэхээр тэгж бодож байна. Зэмуртаж ингэснээр бүсийн төлөөх тэмцээн эхлэх өдөр ирнэ. Энэ үед нь тайлбарлагч яриа орж ирнэ. Сайн байцгаана. Эцэст нь та нарыг хүлээж өсөн өдрөө ирээд байна. Өнөөдөр хөрөлцөн гэрсэн байгаа хоёр боксчин өөр байдлаар боксийн төвхөнд шинэ хуцыг бичээд байгаа. 8 жинкийн ангиллыг эзэнхээр төлөвлөж буй Харкагийн эсрэг хагас дунд жинкийн дэлхийн аварга Виктор Григорьевич нарын тулаа эхлэх гэж байна. Энэ тэмцээн дээр юу болно гэж бодож байна? Би Викторийн тэмцээнүүдийг юу болохыг тааж мэдэхгүй ч хэлдэгч энэ удаагийн тэмцээн дээр юу болохыг мэдэж байна. Би шууд л хэлж чадна. Харка ялагдана гэдэг яасан ч боломжгүй. Нэрэ хүүхэд хэр азтай байх нь хамаагүй. Боксчин хизээж ялахгүй.
Эдгээр хоёр боксны чадвар тийм л ялгаатай гэж хэлэхэд буруудахгүй байх. Тийм бах нэ. Амьдрал зарим зүйлс боломжгүй гэдэг нь үнэн бэл тээ. Зэвэртэс нөгөө Виктор чинь дасгалжуулагч. Миний нударгаар сүнс хашгирч байна. Миний хийсэн бүх хэрчмтэй бэлтгэл мөн хорвоо ертөнцийн бүхэл хүч миний нударгаанд чингсэн байгаа. Өнөөдөр энэ нударгаар бид тэр хорон арцгар үстийг шийтгэнэ. Харин дасгалжуулагч нутагтаа хачирхалдын төвний хэлж буй энэ утгагүй гэсэн түүнийг дэмжмээр санагдуулаад байх юм. За яах. Чи ялах юм бол үнэхээр ирлээхийн хамгийн хүчрэх нь болно. Алив, оролдоод үз. Удалгүй шууд л ихэл гисэн дахиад өгөх гээд хоёр биеийн рүүгээ гүүгээд. За энэ үрээд энэ удаагийн партиг дуусгаж байна. Тэгэхээр та хэд дараагийн партиг илүү хурдан авч үзхийг хүсвэл лайк болон subscribe дараад тэгээд болж өгвөл доорх данс руу донешн хийж биднийг дэмжээрэй. Хэрвээ дэмжих юм бол яг одоо үзэж байгаа таны контентын чанар сайжрахаас гадна парт хоорондын хугацаа хүртэл багасгах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.